За сайн байцгаана уу, манай Dark in Bed channel-ийн энэ 7 хоногийн 2 дахь дугаар эхлэхэд бэлэн болцсон байна. Тэгээд хэрвээ шинээр сонсож байгаа хүмүүс байх юм бол Dark in Bed гэд үнэн бодит болсон явдлын талаар ярьдаг 7 хоног болгоны 4 өдөр болгон гаргахыг хичээдэг ийм нэгэн channel байгаа. Тэгээд энэ 7 хоногт яагаад илүү дугаар хийж байгаа вэ гэхээр би өртний дугаартаа тайлбарлсан Аз толсон дугааруудыг хиймээр дандаа санагддаг. Тэгээд мэдээлэл олсон болохоор Dark Asia гэдэг нэг хэсэг Аз толсон хэрэгүүдийн талаар ярих гэж утсан. Тийм болохоор илүү дугаар хийж байгаа. За тэгээд өртний дугаарын ихэнд би нэг яг өнөөдрийн дугаартай адилхан баахан юм ярьсан байхгүй юу? Тэглээ инглээ яагаад ярьж байгаа энэ төр гэдгсэн чинь хүмүүс ч яах вэ? 1-2 хүмүүс олон юм ярьдیں۔ Шууд эхэл гисэн бэлээ. Тэгээ бичсэн чи бүр олон юм ярмаар санагдаад энэ төр. За тэгтээ шүү дээ тэр хүмүүстэй зориулж хэлэхэд юуны дөрөнд үзэж байгаад баярлалаа заяа. Хоёрдугаарт над YouTube чинь skip button гэж юм байдаг шүү дээ. Гүйлгчдэг. Тэгэд бас хэлий дуун таалагдахгүй байгаа. Олон юм урталт нь яриад байгаа гэдэг хүмүүсээ. Дугаар эхлэнгүүт 1-2 минут гүйлгэж байгаад сонсцгоо. За баярлалаа гэж хэлье. За тэгээд өнөөдрийнхөө дугаараараа би манай хөрш орон болох Хятадд болсон хэргийн талаар ярина. За тэгээд хэрэгээ ярьж эхлэе. За Лин Фэнг Пинг нь 1995 онд Хятадын Гуангши гэдэг жижиг тосгонд төрж өссөн. 4 хүүхдийн хамгийн том нь болж төрсөн. Ээж аав нь фермийн талбайд ногоо ургуулдаг, ногоогоо зарж хоолоо иддэг. Ер нь бол нэлийн ядуу айл байсан. За хэдий тийм байсан ч гэсэн Лигийн ээж аав нь хүүхдүүдэд боловсралтай болох гэж хамаг юмаа зориулсан гэж хэлж болно. За хүүхдүүд бүгдээрээ нэг өрөөнд цогтаа унтдаг. Өрөөний ханаар нь дүүрэн амжилт гаргасан сертификат, медалууд дүүрэн байдаг. За ингээд хэсэг хугацааны дараа хүүхдүүд ч гэсэн бүгдээрээ том болоод өөрөөр хот руу нүүж Лич гэсэн тусдаа нэг жижигхэн байранд амьдрах болсон. За Ли хамгийн том нь байсан учраас хамгийн их үүрэг хариуцлагыг үүрдэг байсан гэж хэлж болно. За ээж аав нь байнгын мөнгө хэрэгтэй байна гэж үгэлдэг. За тэр нь ч гэсэн Лид том болоод амжилт гаргаж мөнгө олох маш том уран зоригийг өгдөг байсан. За Ли бага ангиасаа ахлах анги хүртлээр маш сайн сурч дандаа онцавдаг. Багш нар нь ч гэсэн ийм сайн дүнтэй юм чинь хүссэн сургууль руугаа 100% тэтгэлгээр орчиж болох хаа гэж магтдаг байсан. За хэдий Ли их сургуульд сурах мөрөөдөлтэй байсан ч гэсэн доор нь 3 дүүн бас их сургуульд сурна мөнгө хэрэгтэй байсан болохоор 3 дээр нэмэх нь 2 буюу 3 жил ахлах сургуулийн боловсрал үзээд 2 жил нь илүү гүнзгийрүүлсэн хичээл сураад бакалаврын зэрэгтэй төгсдөг тийм сургуульд явахаар шийдсэн. За би энэ 3 дээр нэмэх нь 2 гэдэг сургуулийг буруу ойлгосон байж магадгүй. Хэрвээ тийм бол та нар маань мэддэг бол доор комментээр бичиж үлдээчээрэй. За ээж аав нь ерөөсөө Лиг бол дүүнрээ их сургуульд явуул энэ төр гэж хүчилдэггүй байсан ч өөрөө Ли бол бодож жагаад өөрийнхөө хүссэн их сургуульд явахаа болж оронд нь энэ 3 дээр нэмэх нь 2 гэдэг сургуульд яваад цаашлаад тэтгэлэг аваад анагаахын сургуульд сувилагчийн ангиуд авч бүх хичээл дээрээ 90-с дээш онц A гэсэн үнэлгээтэй төгсөөд удалгүй Yulin First People's Hospital гэдэг газарт сувилагчаараа ажилд орсон. За ээж аавах нь гэр нь ердөө 2 цагийн зайтай газар байдаг. Тэгээд хизээл бол хизээ ер нь ээж аавандаа очиж болдог байсан ч айгүй хол байсан болохоор ажилтаагаа ойрхон гээд нэг жижигхэн өрөө түрээслээ тэрэндээ амьдардаг болсон. За ээж аавыгаа дүүнрээ аятайхан амьдралтай болох гээд маш их хичээж ажилдаг. Ажлынх нь Лиг дүрсэлж хэлэхдээ маш их хариуцлагатай, анхаарал халамжтай гэж аль ажилчид болон эмнэлгийн үйлчлүүлэгчид нь бүгдээрээ тэгэж дүрсэлж хэлдэг байсан. За Юлин гэдэг энэ эмнэлэгт шинээр ажилд орсон сувилагч нарыг хэсэг нэг тасагт ажилуулж агаад хэсэг хугацааны дараа дахин өөр тасагт ажилуулчтай байна л да. Яагаад гэх юм бол сувилагч нарыг эмнэлгийн бүх засагт яаж ажиллахыг суралцуулах зорилготой байдаг. За тэгээд яг энэ шинэ орсон сувилагч нарт бол энэ байдал нь маш их хэцүү
тусдаг. Яагаад гэх юм бол ажлынхантайгаа ерөөс ойрхон болж танилцаж дотнос чаддгүй. За энэ лид ч гэсэн нөлөөлж эхэлсэн. Тэгээ дандаа илүү цагаар ажиллаж ихэнхдээ том баяруудаар хүртэл ажилдаг байсан Ли баг багаар ажилласаа залхаж ажилдаа явхаас дургуун хүртэл хүрч эхэлсэн. Тэгээд Лигийн найзууд нь хүртэл хэлэхдээ байнгын инээж идэг охин бол ер нь дуугаа олоод, татгшоогоо олоод айгуу тийм цаашаага болцсон байсан гэж ярьдаг. За хэдийн юм байсан ч гэсэн Ли маш сайн сувлагч байсан болохоор төргөн тусламжийн тасаг руу шилжиж тэндэнэ ажиллах болсон. За Лигийн эмнэлэгтэй найзалдаг нэг найз нь Ли ерөөсөө нэг ч удаа ажил хэцүү байна гэж гомдол энтер гаргаж байгаагүй. Нэг удаа нэг үйлчлүүлэгч Лид муухай аш гаргасан л гэж биднэрт хэлж исэн. Тэрнээс биш бол ерөөсөө сувлагч байх хэцүү байна энтер гэж гомдол гаргаж байгаагүй. Нэг хэлдэг байсан юм нэх юм бол санхүүгийн асуудалтай байдаг байсан гэж хэлсэн. За Лигийн цалин бол 5,000-аас 8,000 юаны хооронд хэлбэлцдэг. За тэр нь Монгол мөнгөөр болохоор 2,500,000-аас 4 сарын хооронд цалин авдаг. Тэгээд байрных нь мөнгө нь ерөөсөө их биш, ердөө 350 юан буюу 150 гаруй мянган төгрөг өрөөндөө төлдөг байсан. Тэгээд ердөө үнэтэй брендийн зөөлс хэрэгэлдэг мөртлөө яагаад ингэж мөнгөний асуудалтай байгаад байсан бэ гэхээр Lucky Airship гэдэг нэг лото шиг 1-10 хооронд тоо сонгоод ямар дараалтайгаар тоо гарч ирэхийг нь таадаг тийм мөрөөдөө тоглоомыг Ли 2018 онд анх тоглож эхэлсэн. За тэгээд нэг их хождгүй байсан ч гэсэн ойр зургийн зардлаа хэрэгэлцгээр ер нь бол олдог байсан. За тэгээд энэ тоглоомыг дан ганц Лич биш, эмнэлгийн бүх ажилчид нь нийлж байгаа тоглодог. Тэд нар ингээл бүр хоолцоогоо дундаа тавьж байгаа л заримдаа мөнгөө нийлүүлж мөрөө тавина, эсвэл заримдаа ганцаараа өөрөөсөө ч гэсэн тоглодог байсан. За энэний тал дээр зарим хүмүүс хэлэхдээ болохоор Ли нөгөө нэг ажлынхаа хүмүүстэйгээ ерөөсөө ойр дотн байж чадахгүй нэ гэдгсэн шүү дээ. Тэгээд тэд нартайгаа ойр дотн болох зорилготой байсан учраас мөрөөдөө тэд нартай цуг ингээд мөрөөдөө тоглож эхэлсэн. Тэгээ сүултээ бүр тонцсон ч гэж ярьдсан бэлээ. Тийм бах магадaltaй бас байж болох юм. За тэгээд Ли эхлээд бага мөнгөөр тоглодог байсан ч сүултээ бүх цалингаараа тоглож дараа нь хадгаламж руугаа хүртэл орсон. За яг нэг удаа 100,000 юан буюу $14,000 буюу одоо Монгол мөнгөөр 50 сая гаруй төгрөг хожиж исэн. Гэхдээ нийт өрсөн мөнгө нь 410,000 Америк доллар буюу одоо бүр тэрбум гаруй төгрөгийг тэр Airship гэдэг тоглоомонд өртснээ мэдээд сүүлдээ нойргуудад сэтгэлэн төгшөж одоо хинтээ ч юм ярихаа болж бүр амар ууртай, ааштай амигтай болж хувирсан. За ингэж байж л Луа Янжиан гэх нэг эрэгтэй эмнэлэгт одоо ажилд орж ирээд Литэй танилцаад сүүлдээ Ли хамаг асуудлаа хэлж Луа Лид 200,000 юан зээлүүлж 50,000 юаны хүү аваад дээрээс нь Литэй харьцаатай байхыг хүссэн. За энэ Луа гэдэг энэ эрэгтэй бол Лигээс бүр айгүй ах, дээрээс нь эхнэр хүүхэдтэй. За ийм эрэгтэй айгүй том лаг мис засалж энэ эмнэлэгт орж ирсэн. За $28,000 буюу 100 сая гаруй төгрөгийг эрэхтэй Лид зээлүүлж хүүдээ $7,000 буюу 25 сая төгрөгийг авах нөхцөлтэйгээр одоо зээлүүлсэн. За Ли хэлэхдээ болохоор би найз охин нь болохыг зөвшөөрөөгүй, харин ч дарамтлуулсан гэж хэлдэг. За эрэхтэй нь эхэндээ Лиг үнтэй ресторанууд дагуулж явдаг, үнтэй бэлэг өгдөг. Тэгээ дараа нь үнтэй буудлын руу дагуулж орсон. За Ли бол хэлэхдээ анханасаа ер нь яг яагаад ингэж надад ингэж хандаад байгааг нь мэдчихсэн гэж хэлсэн ч сүүлдээ бол дарамтанд орсон болохоор одоо сексийг зөвшөөрсөн гэж хэлсэн. За тэгээ нэг өдөр буудалд Лоо бол Лиг дуудаад Ли очоод хаалганы онгоолгоод харсан чинь эрэхтэй тэр орон дээр шалдан хөвтчихсэн. За тэгээ тэр үедээ Ли үгүй гэж хэлсэн чинь чамайг ямар ч карьерг болгоно ажлаас чинь хөөн гэсэн болохоор би гэр бүлээ бодоод бас өөрийнхөө нэр төрийг бодоод зөвшөөрсөн гэж хэлсэн.
За энэ Лао гэд эрэхтэн Лигээс өөрөөс нь бүр 26 насаар ах. За тэгээд ийм хүнтэй харьцаатай болж оронд нь мөнгө зээлж нөгөө зээлсэн мөнгөөрөө мөрөдө тоглоомоо тоглуулсан. За ингээд 2020 оны 3 дугаар сарын 18-нд Лао, Лид эмнэлгийн хажуудныг байр түрээсэлж өгөөд тэндээ Лао бол хүссэн цагтаа хурж ирээд энэ хоёр харьцаанд ордог. Одоо иймэрхүү харьцаатай болсон. За Лаогийн хувьд бол бүх зүйлийг Лид хайртайтай хийжсэн гэж өөрөө Лид бол хэлдэг байсан. Тэгээ цаашлаад бүр Лидтэй эмэгтэйтэй хүүхэдтэй болъё. Би өстө эхнэр мэхнэрээ орхиод чамтай гэр бүл болохыг хүсдэг байсан гэж хэлдэг байсан ч гэж Ли өөрөө сүлд хэлсэн. За Лао бол Ли тэгж хэлдэг байсан ч гэсэн Ли бол ерөөсөө хайргүй харин ч бүр үзэн яддаг. Ер нь л анх харсан цагаас л үзэн ядаж эхэлсэн. За эмэгтэй бол өөрийг нь Лао хүчинсэн гэж цагтаа хэлье гэж боддог байсан ч ерөөсөө айгаад ажилгүй болчих үедээ ээж авт нь Лао янз бүрийн юм хийчих үедээ гэдэг айснасаа болоод юу ч хийж чаддгүй байсан. За ингээд иймэрхүү байдлаараа нэлээд удаан явсан Ли сүүлдээ амьдралаа үзэн ядаж бүр 3 удаа амиа орлох гэж утсан ч амьд үлдэж чадсан. За ингээд энэ янзаараа хэсэг явсаар хагаад Лао сүүлдээ Лиг хүүхэдтэй болёо гэж дарамтлж эхэлсэн. Тэгээд энэ хоёр 2020 оны 3 дугаар сарын 20-нд хоорондоо маш том хэрүүл маргаан хийчихэд орондоо ороод унтчихсан. Унтчихсан ч гэжтэй яг Лао бол унтаад байжсэн. Ли болохоор хажууд нь уйлаад унтчихдаггүй хэвтчихсэн. За яг ийм байдалтай байжсэн Ли хажууд дэшээ харсан чинь Лао унтж байгааг нь хараад бүр их одоо Лаог үзэн ядаад хажууд байсан компьютерний цэнэглэгч авч агаад хүзүүгээр нь ороогоод хамаг хүчээрээ хоёр талаас нь татаж эхэлсэн. За энэ үед Лаос ирээд цэнэглэгчийг суллах гэж оролцсон ч Ли дахин хамаг хүчээрээ татаж удалгүй Лаогийн гар хөдөлгөө болж эрэхтэй өгсөн. За Лаог өгснийг нь хараад Лигийн дотор бол хөнгөрч онгоох шиг болсон. За дараа нь Ли Лаогийн утсыг онгойлгож жагаад Alipay-ээр өөрлөгөө 98,000 юан шилжүүлээд дараа нь өөрийнхөө утсыг авч агаад яаж цогцсноо хаа гэж хайж эхэлсэн. За тэгээд энэ үед бол Лаогийн эхнэр нь нөхөрлөгөө залгаад мессежчэд байсан болохоор Ли эхнэрлүү нь Лаогийн өмнөөс мессеж ütсэн. За Ли Лаогийн эхнэрлөө хэлэхдээ болохоор би хэдэн өдөр нэг хүн тагалгаанд орноо. Тийм болохоор ерөөсөө залгаж чадахгүй нэ мессежчээрээ гэд үлдээсэн. За ингээд маргааш өглөө нь Ли ажилдаа яваад ажиллаа хийчээд оройн нөгөө аллаг гарсан байранда буцаж хурж ирсэн. За тэгээд цуг ажилтдаг хүмүүс нь хэлэхдээ болохоор Ли бүрстөө нэрээ айгуу гоё инээдсэн цоглог ажилдаа орж ирсэн штэ гэж хүртэл хэлсэн. За дараа нь 21-ний өдөр ажиллаад нийт дараагийн өдрийн ажил хүртэл одоо Лид 20 цаг байсан. За тэр 20 цагт бол Ли Лаогийн цогцыг жижиглэн хэсэгчлэн хувааж одоо бүр 2000 гаруй хэсэгт хуваасан. За ангаахын сургуулиас сурч авсан мэдлэгээрээ Лаогийн гар хөлийг нь мөчүүлж дараа нь махыг нь эснээс нь салгаж зарим эсийг нь бүр үүрүүлж орхисон. За дараа нь цагтаа нар хайж агаад бүр 2368 жижиглэж хэрчээд гал дээр болгосон эд эрэхтнийг бол олж авсан. За мөн Лаогийн ясыг орны дор нууж нөгөө болгосон эд эрэхтнийг бол 0 руу багаар хийж урсгасан. За тэгээд энэ тал дээр мэдээг сонсож уншиж исэн хүмүүс нүдэндээ ч итгээгүй яаж одоо ийм жижигхэн эмхтэй 20 цагийн туршид цогцыг мөчлөө тэрчээд жижигхэн хэсэг болгодог байна гэж бодож исэн. За тэрний хариултад бол зарим хүмүүс хэлэхдээ би чинь дэндүү ингээд уур уцаараар дүүрхэд хүн өөрөө ч мэдэхгүй хүч чадал цаанаасаа ингээд ялгардаг гардаг. За Ли тэгжил Лаог алчаад дараа нь цогцыг нь хэсэгчилсэн байх гэж бас ярьдсан мэлээ. За ингээд 3 дугаар сарын 22-ны өдөр Лаогийн эхнэр эмнэлэг рүү залгаад нөхөртөөгөө яриа гэд хэлсэн чинь эмнэлгүүдөөс нь нөхөр чинь ямар ч хагалгаа энтер хийх хуваар байхгүй штэ. Эмнэлэг дээрээ байхгүй байна гэж хариулсан. За тэгэнгүүт нь эхнэр нь цагдаа руу залгаад алга болсон гэж
мэдүүлэг өгөөд орхисон. За Ли байрнаасаа өдрийн 5 цагийн үед гараад байрныхаа урд зогсож исэн чинь байрных нь хөршүүд нь бохрын шугам бөглөрсөн ус урсахгүй байхаар нь сантехникч дуудаад үзүүлсэн чинь шугамнаас нэг айгүй сонин өгсөн хулганч биш өмхийрсэн хогч биш айгүй сонин зүйл гараад ирсэн. Тэгэнгүүт нь цагтаа дуудцаан бид нар одоо хүлээж ийн гэж Лид хэлсэн. За тэгээ цагтаа нар тэр одоо сонин зүйлийг хараад хүний цогцсны үлдэгдэл шиг харагдгаар нь цагтаа нар тэр дороо байрыг хамгаалтанд аваад хөршийн олдсон зүйлийг шинжилгээ рүү явуулаад дахин тэр байрны шугамнуудыг шалгаж үзээд яг аль байрны аль хэсгээс нь эхэлж гацаж эхэлсэн байна гэж шалгаж агаад ерөөсөө Лигийн байсан байран дээр хурж ирсэн. За энэ хооронд бол Ли эмнэлэг дээрээ оройныхоо ээлжинд ажиллаж байхад нь цагтаа нар хурж ирж мэдүүлэг авсан. За ингээд 23-ны оройны 1 цагийн үед Лиг цагтаа нар мэдүүлэг авах гэж хэлцдээрээ аваачсан. За энэ үед задлан шинжилгээгээр лав сэтгэл төгшгөд дуудаг валиум гэдэг юм уучаад унтсан. За энэ лавгийн толгоо ирэхэд биеийн сул болгоход маш их нөлөөлсөн гэж үздэг. За тэгээ цагтаа нар ганц с ижигтэн байгаа нь одоо чи байна гэж Лид хэлсэн. Чамаас өөр хүн байхгүй гэж хэлэхэд Лич гэсэн маш хурдан өөрөөгөө лавг алсныг хүлээн зөвшөөрсөн. За тэгээд 1-р сарын 17-наас 3-р сарын 18-аг хүртэл лав Лигийн банк руу нийт 124,000 юан буюу 17,000 гаруй доллар буюу 61 сая төгрөг явуулсан. Тэгээ бас WeChat-аар 12,000 юаныг явуулсан гэж цагтаа нар гаргаж ирсэн. За тэгээ цагтаа нар Лигээс яагаад лавг алсан бэ гэж асуухад Ли өдөөс нь хэлэхдээ лав надтай секс хийх гэж намайг маш их дарамталдаг байсан. Тэгээд нэг өдөр би тэгсэж чадахгүй алдсан юм а гэж хэлсэн. За цагтаа нар шалгаж агаад энэ хоёр бол ер нь хууль бус харьцаатай, нэг нь мөнгө өгч нөгөөх нь мөнгө авч хоорондоо бэлгийн харьцаатай байдаг байсныг нь бол олж мэдсэн. За гэсэн ч Ли одоо лавг ерөөсөө секси гэж дарамтлсан нотлох баримтыг олоогүй. Тэгээд энэ хоёрын хооронд бичсэн лав Лиг дарамтлаж байгаа мессежүүдийг дахин сэргээж чадахгүй олохгүй байна гэж цагтаа нар хүртэл сүулт хэлсэн. За энэ нь бол Хятадын ард түмнийг маш их уурлуулсан. Яахлаараа ингээд устгасан мессеж буцаад сэргээж олж болдоггүй юм бэ? Эсвэл яг нэг хүн энэ мөрдлөгт оролцоод мессежүүд устгацсан юм биш үү гэд хэсэг хүмүүс хүртэл бодож исэн. За Ли яллах тал мэдүүлэг өгч байхдаа лав өөрийг нь хүчинсэн талаар дараа нь ингээд танд ингээд та нарт ингээд хэлээ шүү гэж хэлсэн боловч яллах тал Лигийн тэр хүчингийн талаар ерөөсөө асуугаагүй, бичиж аваагүй. Сүүлд ингээд шүүгч яллах талаас та нар ингээд яагаад Лигийн хүчингийн талаар бичиж аваагүй юм бэ гэхэд яллах тал хэлэхдээ болохоор бид нар мартчихжээ гэдэг хариултыг бол өгсөн. За ийм болохоор Ли өөрийгөө хүчндүүлсэн гэдгээ шүүх болж байхад хэлэхэд бол ер нь хинч Лид итгээгүй гэж хэлж болно. За Ли бас өөрийнхөө анхны өгсөн мэдүүлгийг зарим зүйлсийг худлаа хэлсэн гэдг нь мэдэгдсэн. Яагаад тэгэхээр лавг өөрийг нь секси гэж дарамтлсан талаар асуулт асууя гэхээр ерөөсөө тэрэнд нь Ли хариулт өгөхөөс татгалзаад байсан. За дээрэс нь Ли өөрийгөө найз залуутай байсан гэж хэлээд тэр залуугаас нь лав сал гэж хүртэл өөрийг нь дарамталдаг байсан гэж хэлсэн боловч тэрнийхэн талаар нөгөө залуугаас нь асуусан чинь нөгөө залуу нь хэлэхдээ болохоор би Литэй ингээд ерөөсөө найз охин залуугийн харьцаатай байгаагүй. Онлайнаар танилцаад би нэг удаа мөнгө зээлүүлж исэн. Тэрнээс бол өөр юм байхгүй гэж хариулсан. За ингээд Лиг аллах болон хулгайн хэрэгт буруутай гэж үзэж цаазын ялыг өгч мөн насаар нь сонгуул өгөх эрхийг нь асаж 30,000 юаны торгуул төлөх ялыг өгсөн. За 30,000 юан бол $4,000 буюу 13-14 сая төгрөгийн торгуул төлөх ялыг авсан. За тэгээд Ли дахин давж заалдах өргөдөл гаргасан ч гэсэн өргөдлийг хэрэгсэхгүй болгож шийтгэлийг нь хэвээр үлдээж 2023 оны 2 дугаар сарын 23-нд цаазаар ахуулж нас орсон. Тэгээд нас орохоос өмнө Ли гэрээхэндээ уулзсан
нүдэндээ нулимстай аавынхаануудыг хараад Ли ганц л өгүүлбэр хэлсэн. За тэр нь бол зүгээрээ аваа гэж ердөө хэлээд өөр юу ч хэлээгүй. За ээж аавынх нь гэрт одоо болтол Лигийн сургуультай онц сураад авсан сертификат өлгөөстэй байгаа. Тэгээд Лигийн аавын хэлснээр бол цагтаа нар мөрдлөг хийж авах явцад Ли Лав хоёрын бичсэн мессежүүдийг устгасан. Мөн Лигийн хүчндүүлсэн гэж хэлснийг нь хүртэл яллах тал мэдүүлэг дээрээ бичиж аваагүй гэд маш олон нотой зүйлс энэ мөрдлөгөд болсон. Тэгээд миний охин харамсалтайгаар амиа алдсан гэж ярьт юм бэлээ. За тэгээд ер нь бол энэ иргэдэр хүмүүс хоёр хуваагдсан байт юм бэлээ. Зарим нь Лиг хохирогч байсан. Тэгээд сүулдэ төвчж чадахгүй алсан гэдэг. Зарим нь бол мөрөөдөө тоглоомд онтоод юу ч хийхээс буцахгүй аимшигт алуурчин гэж бас ярьдгийм бэлээ. Та нар юу гэж бодож байна? Доор бичээрэй. Тэгээд миний бодлоор бол Лав эхнэр хүүхдүүдтэй байж эхнэрээ хуураад өөрөөсөө бүр 26 насаар дүү хүнтэй унтаад мөнгө өгөөд яваадаас нь бол маш буруу. Тэглээгээд Ли бол Лавг тэгж амар алчаад цогцыг нь бүр ингээд хогшиг хайсан нь бас маш их буруу, угаасаа бүр байж болохгүй зүйл хийсэн. За энэ хоёроос болоод бол ер нь хоёрын хоёр гэр бүл маш их хохироод үлдлээ. За тэгээд өнөөдрийнхөө дугаарыг энэ дүргээр дуусгая. Чадвал энэ бүтэнсэн өдөр буюу одоо монголоор нэгт өдөр нэг дугаар гаргана. Хэрвээ чадахгүй бол дараа 7 өдрийнхөө 4 өдрийн дугаараар уулзъя. Just